Сайн уу манайхаа. За хатан сар нэг ээлжит лайв апдейт ороход бэлэн болсон байна. Би 50 subscriberтай болсон. Тэгэхээр 50 subscriberтай хүн цаанаас өөр харагдаж байна. Инфлюенсер vibe бүгд нь надад. Тэгээ миний арьс яг тэрэндээ зориулж юм айгу гайг болоод байгаа. За тэгэхээр сүүлийн данагт юу болсон бэ гэхээр зэрэг би хичээл дээрээ анхны удаага HT гэдэг дүн авч үзлээ сүлд. Тэгээ ерөнхийдөө Австрали гэдэг баггүй юу? 50 хүртэл байх юм бол pass. Тэгээд C, тэгээд D буюу distinction. Тэгээд HT авдаг баггүй юу? Тэгээ би одоо чи хэд хичээл сураад байгаа юм бэ? Одоо яг их сургуульд 2 дахь хичээлээ. Тэгээ өмнө нь коллеж сурснаа бодохоор зэрэг нийт 3 жил сурах хугацаанд ба ерөөсөө HT авч үзээгүй ч одоо хот авсан. Тийм юм манайхаа би чадсан. Тэгээ тийм лайв апдейттэй байна. Тэр нь бол хичээл айгу сайжирч байгаа. Тэгээд нэмж одоо сонь сайхан сүүлийн 7 хоногт болсон юмнуудаас ажил болсон байгаа би. Тэгээ ерөнхийдөө өнөөдөр би ажил хэрхэн олдог талаараа ерөнхийдөө жоохон tips and tricks өгөөж удаад. Тэгээ би өчтөр нэрээ амар стресстэй өглөө нэг сэрсэн чинь нэг хүнээс болоод амар стресстэй тэгээд би гэдэг орондоо өглөө бүр эрт стресстэй ч байгаа байхгүй би. Тэг ингээд найз залуу руу харсан чи унтж байгаа байхгүй. Тэг ингээд ямар сэрээгээд стрессний хилтэй нь штэ тийм биз дээ. Тэгээ би стрессээ өөрөөр гаргахаар шийдээд тэгээ кейк хийсэн. Өчтөр болохоор зэрэг би юм chocolate cake хийгээд тэгээд нөгөө whipping cream icingтэй жоохон холцсон чинь ингээд жоохон биевгүй болоод урсаад исч өнөөдөр гайг болсон байна. Тэгээ энэний өчтөр би нэг тусмыг гэдэг тэгээ тасын ер нь бол манай найз залуу ийдсэн. Тэгээ энэ chocolate cake байна. Тэгээ chocolate cake хийж чадаа би давхар cheesecake хийсэн байгаа. Тий. Тэгээ cheesecake-ээс сая зүсээд нэг халбагцсан ч яст айгу гоё амттай болсон байна. Yeah. Стрессээ зүгээр гаргацгаа. Тэгээ ер нь яг энэ хоёр кейкний дараа би бол стресстэй болсон. Яг буцаад ингээд зэн төвшөндөө хоцсон. Тэгээ өнөөдөр кейк хийж жаргалтай байцгаая. Тэгээ би ер нь ажил дээр одоо олоход ямар одоо зөвлөмжүүд хэлэхээр ажил олох ерөнхийдөө 3 арга байна. Манайхаа. Нэгдүгээр нь онлайнаар, хоёр дахь нь найзаараа дамжуулах, гурав дахь нь өөр очих. Тэгээд ерөнхийдөө энэ 3 арга гуруула ер нь бол ажилдаг. Тэгээ би сая сүүлийн 7 хоногт 3 аргаараа гуруулангаар нь одоо өөр газрууд руу аплайсан. Тэгээ ямар үед онлайнаар аплай хийдэг вэ гэхээр зэрэг одоо том компаниуд ч юм уу те одоо жишээлбэл Woolworths ч юм уу эсвэл хувцсны брэндүүд Zara ч юм уу те тиймэрхүү газрууд ажиллахдаа нөө CV-г шууд биеэр ингээд өгөхөр зэрэг шууд онлайнаар ингээд аплай дараа хэлсэн билээ. Тэгэхээр зэрэг би бол Woolworths гээд одоо манайхаар E-Mart руу 3 удаа би аплай хийгээд гурууланд нэрэж ирлээ. Тэгээ тэрэн дээр бол ажиллах цаг нь таараагүй юм шиг үлээ. Би ингээд боломжтой цагуудын бүр ингээд 2 дахь аплай хийхдээ ингээд харсан чинь угаасаа би яг хичээлээ байдаг цагуудад таарсан байсан болохоор тэгээд 2 дахь арга нь найзаараа дамжуулах. За. Энэ арга бол маш ажиглаг арга шүү манайхаа. Ер нь Австрал би анх ирчээд шинэ байранд нүүж очиад байрныхаа бүх хүмүүст хэлсэн цаг. Би ажил хийж байгаа. Надад ажил хэрэгтэй. Гэхдээ тэнгуут чинь тэр хүмүүс бас ажил хийж байгаа шүү дээ. Тэнгуут манад ингээд хүн хайж магадгүй чи надад ресмиг өгчих. Тэгээ би яг тэр гих мэдчлээ ингээд хүмүүс CV-г ингээд өгчдөг. Тэгээд ерөнхийдөө би тэр үедээ 2 газар яг 2 интервьюд ороод тэгээд яг өөртөө ойрхон ажлыг сонгож исэн. Тэгээд сая ч гэсэн ажиллаа хайхдаа би бол шууд сургуулийнхаа ангийнхаа хүүхдэд хэлсэн бохгүй би ажил хайж байгаа гэд. Тэгсэн чинь манай найз болохоор зэрэг чи тэгвэл надад ресмиг өгчих гэх тэр газараас бас над руу залгасан. Тэгтээ тэр газар надад аюу хоол ус учраас би бас за яшаа гэж бодоод. Тэгээ ерөнхийдөө танил талаараа ингэж дамжуулвал бас зүгээр дээрэс нь одоо тэр хүн чанд ажил болж өгөхгүйсэн ч гэсэн өөр аргуудыг хүмүүс ер нь дандаа мэдчихэдэг. Тэгэхээр зэрэг тэр газар руу ингээд онлайнаар ингээд шууд мэйлэр бичмэл болдсон шүү. Actually болсон. Тэгээ над руу данч миний нөгөө яг хичээлийн цагуудтай яг давхцаад байсан болохоор зэрэг бас нэг кафены ажил байсан ч гэсэн тохиорч чадаагүй. Одоо амар хичээлээ хаялтаа нь шүү дээ.
Тэгээ 3 дахь арга нь бол миний одоо хамгийн их ашигладаг арга заяа. Тэр бол бичлэн CV-г өгөх. Би сая болохоор зэрэг ерөнхийдөө 50 ширхэг резюмегээ бэлдээд тэр резюме дээр одоо ямар сертификатууд байгаагаа бичээд ямар одоо education бичээд туршлага бичээд тэгээ туршлага дээр бол худлаа ярьж болно. Тийм би ингэ хийж чаддаг гэд хэлж чинь. Тэгээд ингээд газруудаа өөр очиж уулзах. Аюу хөөрхөн болж байгаад тэгээ аюу appropriate товч өмсөд тэгээд ингээд шууд очиод бичлээ уулзаад би тэгээ 50 газар 50-ыг хевлээд бүгдийг дуусгасан гэхээр зөв 50 газарт очиж ингэж бичлээ өгсөн байгаа байхгүй юу. Тэгээ тэр нь ингээд яагаад бичлээ очиж уулзах арай ашигтай байдаг вэ гэхээр нэгт чи гэртээ ойрхон газруудтай шууд холбогдож болно. Шууд очиод уулзчих болно. Тэнгүүтээ яг ормоор байгаа газрууд өөр ингээд нүдэлж агаад өгчөж байгаа гэсэн. Тэгээ тэр хүмүүстэй ерөөхдөө ярихтаа ингээд аюу гоё илдэг яриад гэд гоё. Одоо яг customer service ажил хийж байгаа бол амар гоё юм enthusiastic ярина штэ. Өө сайн уу? Би ажил хайж байгаамаа. Танай хүн авч байгаа юу? Гэт тэгээд би өгөөд 3 газраас ерөнхийдөө санал аваад тэгээ тэр 3 нь болохоор зэрэг дандаа манай сургуультай ойрхон газрууд би бас өгсөн байхгүй. Тэгээ сургуультай ойрхон газрууд байгаа. Тэгээ би нэг рүү н орсон байгаа. Тийм ээ би ажил болсон. Тэгээ ерөнхийдөө би ажил хайхдаа одоо гадаад улс ирчээд ажил хайж байгаа хүнд ямар зөвлөмж өгөх вэ гэхээр нэг одоо цалин өгөх боломжтой газар уу гэдгийг сайн харах хэрэгтэй. Тэгээ нөө ингээ зарим газрууд болохоор хүн авчаад гэдэг ажилуулчаад одоо цагийн бүтэн тооцож өгдөг ч юм уу те. Эсвэл ингээд амар бага цалинтай тэнгүүд эсвэл ингээд амар хэцүү цагаар ажилуулдаг юм 2 цаг ажиллаад ингээд явчих юм уу те. Тэгээд ахын бол амар хэцүү. Тэгэхээр тэрийг амар сайн бодолцож үзэх хэрэгтэй. Тэг би яагаад энэ сүүлд орсон газрыг сонгосон бэ гэхээр нэгт тэр газар айгуу дайггүй газар. Тэгэхээр зэрэг одоо чиний үйлчилж байгаа би одоо зөөгчөр ажилд орж байгаа шүү дээ. Үйлчилж байгаа тэр зөөгчөөр ажилд орж байгаа газар чинь чи дандаа гайгүй хүмүүстэй харилцсан гэсэн үг. Тэгэхээр зэрэг нөө үүсэх асуудал бага. Одоо амар ийм сонин газар ресторант ч юм уу хоолнд орцоор зэрэг амар их асуудлууд үүсдэг байхгүй юу? Ингээд комплейнүүдтэй одоо ажиллах нөхцөл чинь амар хэцүү бол амар хэцүү. Тэгээ дээрэс нь яа гайгүй газар орох хэрэгтэй байдаг вэ гэхээр зэрэг цалингийн хувьд арай гайгүй байдаг. Тэр газар чинь үнэтэй хоолтой. Тэ? Үнэтэй хоолтой. Тэгэнгүүтээ одоо хүний флоу сайтай бол мэдээж чамд цалин дээрээ татахгүй. Тийм газрууд болохоор угаасаа цалингаа өгөх айгүй системтэй өгдөг. Яг системээр одоо яг тогтсон цагтаа ингээд цалингаа өгч болдог болохоор би яг тийм газар сонгосон байгаа. Тэгээд яг бодолцож үзэхдээ 2 дахь юм бол цаг. Тэгээ ягаад цаг амар чухал байдаг вэ гэхээр одоо зарим одоо пабд ажиллая гэж бодоход айгүй оройн цагаар ажиллаулдаг тий. Оройн цагаар ажиллах юм бол мэдээж одоо ядарна. Тэгээ яг хичээлтэй үедээ ингээд тэгж байгаа. Яг хичээлтэй үеүүдтэй ингээд ажиллаж байгаа бол тэр чинь ингээд хичээлийн чинь бүтээмжинд айгүй нөлөөлдөг. Одоо би өмнө нь ингээд 1-2 хүртэл ингээд ажилладаг байсан бохгүй ажлынхаа газар. Тэгэхээр зэрэг амар ядарна. Тэгэхээр эрүүл мэндээр хохирон мэдчлэн юмнууд байдаг. Тэгээд тэрнээс гадна өглөө бас хит эрт ч юм уу те эсвэл цагаа бодохдоо одоо боддог систем цагаараа биш одоо хийсэн ажиллаараа ч юм уу тиймэрхүү газрууд бол ингээд тогтмол цагаар ажиллах айгүй хэцүү байдаг. Тэгэхээр тэрийг бодож үзсэн. Гуравт нь болохоор зэрэг манай энэ өрөөний төлөө эртлээ бидээ явахаар яриа заяа. Гуравт нь хиймэрхүү ажлуудаа ямар requirement байдгийг сайн мэдэх хэрэгтэй. Хэрвээ одоо хоолтой холбоотой ажил хийж байгаа юм бол food handling certification гэдэг байдаг. Тэрийг болохоор зэрэг онлайнаар үнэгүй авчиж болдог. Тэрийг авчвал ерөнхийдөө ингээд одоо qualification-ийг ингээд сайжруулж харагдуулдаг бас чи угаасаа хэрэгтэй. Хэрвээ одоо ингээд зөөгч ч юм уу ямар нэгэн байдлаар алкогол сервис хийдэг газрууд ингээд ажиллаж байгаа бол тэр RSA гэдэг ингээд certification авдаг. Тэр нь болохоор responsible service of alcohol гэдэг тэрийг авдаг байхгүй юу? Тэгэхээр тэр сертификат заавал хэрэгтэй байдаг. Тэгэхээр зэрэг одоо газрууд руу ингээд CV-гээ тарахаас өмнө ямар одоо qualification хэрэгтэй гэдэг мэдээд тэр сертификат авсан байх юм бол чам руу буцааж залгах
одоо магадлал өсдөг гэсэн. Тэгээ ийм 3 зөвлөгөө байна. Тэгээ би ер нь бодсон. Манай өмнө нь ер нь ингээд ажиллаад арай гайгүй цалинтай байдаг газруудаа бодохоор зэрэг дандаа том газруудтай. Гэхдээ бас том газар байлаа гэд бас яг чам сайн цалинтай өгнө гэсэн үг биш. Би одоо энд болохоор айгүй том, айгүй олон салбартай. Одоо манайхаар кафе бинэ шүү дээ. Тийм газар all rounder ажилладаг байхад бол цалин айгүй багтай. Тэгсэн хэрнээ би нөгөө ингээд дандаа closing shift хийдэг байсан. Тэг closing shift гэх чинь би 10-аас тарах болчихж байгаа байхгүй тий. Тэгэхээр амар орой тараад идэг. Тэгсэн хэрнээ цалин 25 байгаад гарчаа. Айгүй хэцүү болчихж байгаа байхгүй. Энэ өөр юм. Тэгээ ерөнхийдөө газруудын цалин биш дээ. Кафед бол яг баристагаар ажиллаагүй бол арай цалин багтаа байдаг. Жохон юм алкогол серв хийдэг. Тэг ингээд тэр чинь ч одоо би өөрөө тэрийгэ хийгээд байгаа биш шүү дээ. Тэг алкоголтой холбоотой одоо манай ресторан ингээд би зүгээр тэг ингээд алкогол ингээд авчиж өгнө шүү дээ. Тиймэрхүү ажил хийхэд бол арай цалин өндөртэй байдаг ер нь бол. Тэгэхээр зэрэг нэгэн тал одоо ингээд ажиллаж байгаа юм чинь нэгэн тал одоо өөрийгөө спорт хийх гээд цагийн ажил хийж байгаа бол тийм цалин сайтыг сонгох хэрэгтэй. Тэгээ мэргэжлэрээ ажиллавал мэдээж тэр чинь whole new story шүү дээ. Тэгээ би бол мэргэжлэрээ ажил орлоогүй байгаа. Би тэгээ мэргэжлэрээ ажил болохоор дараа тэгээ дахиад окей. Мэргэжлэрээ хэрхэн ажил болох вэ? Тэгтээ одоохонд бол олоогүй байгаа. Тэгтээ би тэрэн дээр бүр амар сэтгэлээр унжээснаа. За мэдээж би одоо 7 хоног 3 өдөр хичээлтэй байгаа хүн тэгээ намайг хагас цагаар авах гэхээр зэрэг би одоо ингээд 3 өдөр гурван 4-гээр тарчиж байгаа байхгүй юу. Тэгэхээр зэрэг намайг ажилд авахд үнэхээр хэцүү байгаа байхгүй юу. Тэгээ би за ингээд өөртөө ингээд хийх ажил өгөхгүй өөрийгөө одоо амьсгалаар унжсэн би бол тэгээ би өөртөө ингээд хит одоо ачаал өгж өөрийгөө ингээд зэмлээд байна штеп. Чи яагаад ажил болохгүй байгаа мэржлэрээ. Би одоо юм хангалттай биш байгаа юм шүү ч юм уу те. Тиймэрхүү юмнуудыг бол одоо өөр дээр одоо жоох ингээд 50 болгоод одоо угаасаа төгсгөр зэрэг эн чинь би бүтэн цагаар бүх газрууд руу аплай хийх ингээд боломжтой болчихно. Тэгээ би яг тэрийгээ хойшлуулад одоо ингээд цагийн ажиллаа хайж агаад олсон байгаа. Яа, тэгээ сая бүр сүүлийн 7 хоног амар ихэн боллоо. Тэгээ манай одоо найзын маань хүүхдэн 5 хүрсэн. Тэгээ сая төрсөн өдөр нь болсон. Төрсөн өдөрт явлаа. Тэгээд хичээл дээрээ сайн дун авлаа. Яа тэр бол нэрээ яг тэмдэглэжтэй үйл явдал болсон. Тэгээд бас нөгөө мэрэгчлэрээ Монголоос бас ингээд ажил бас ойр зүрийн одоо манайхаар ер нь бол фриланс хийж байгаа шүү дээ би. Манайхан л халтуур гэж хэлээд байгаа болохоос ш. Тэгээд тиймэрхүү нэг ажил бас олсон. Тэгээ надтай өөрөө холбогдоо тэгээд тэрэн дээр ажиллаж байгаа. Тэгээ ерөөхдөө амьдралын сонь сахнар бол юм байна. Тэгээ одоо хичээл дуусгаад 3-7 хоног үлдсэн байна. Тэгээ 3-7 хоног дуусгаад зэрэг бас ер нь бол дахиад цагийн хязгаарлалт байхгүй болчдөг учраас өөр кафед ч юм уу. Би ерөөхдөө баристагаараа ажиллая гэж боддог байхгүй юу? Тэгээд кафе зүгээр all rounder-аар ажиллах юм, баристагаар ажиллах хоёр чинь цалин шал өөр. Тэгээд дээрэс нь би яагаад жоохон кафед ажиллах дуртай байдаг вэ гэхээр хүмүүс айгүй өглөө эрт орж ирдэг. Өглөө эрт орж ирдэг хүмүүс гэдэг айгүй энержетик байдаг байхгүй юу? Тэнгүүд пабд ажилладаг байхад нөгөө хүмүүс жоохон орой орж ирдэг те жоохон ядарсан те эсвэл угаасаа ууж байгаа ч юм уу те тийм байх юм бол. Гэтэ манай яг одоо ажиллаж байгаа газарт бол угаасаа уух гэж идэх гэж орж ирдэг газар байхгүй. Тэгээ манайх ингээд ийм crispy duckтэй галууны мах ингээд тэгээ ерөнхийдөө айгу гайгүй хоолноттай. Тэгээ тийм болохоор зэрэг хүмүүс ингээд бас айгу гоё хүмүүстэй харьцаж байгаа надад айгу таалагдчихж байгаа. Тэгээ нөгөө хоол нь ерөнхийдөө жоохон үнэтэй болохоор зэрэг орж ирж байгаа хүмүүс амар гайгүй хүмүүс орж ирээд амар гоё яриа хөөртэй байхад ч айгу дэжгүй санагдаж байгаа. Тэгээ тийм ажил болсон. Тэгээ би ингээ өөрөө ажил олох болгонд айгу баярлагдав. Тэгээ ерөнхийдөө бас ингээд өөрийнхөө хүчээр юм бий болгох юм гоё штэ. Тэгээ өөрийнхөө хүчээр сайн дуу авах гоё. Тэгээ тийм сайхантай байна. Тэгээ энэ бол миний одоо лайф апдейт байлаа. Subscribe хийж байгаа бүх хүмүүстээ баярлалаа. Ярьж шүү дараагийн дугаараар уулзцгаая.